Сандаг сүрэн төлөөлөгч асуулт асууя. За энэ хилцэг асуудлын 11-р дотор байгаа энэ гэрэл хөсөлтийн ордноос бүртлгээс хасах тухай барилгууд дээр би асуулт асууя. Ерөнхий архитектор асуумаар байна. За нийслэлд вэ штэ. Ер нь хотын хамгийн онцлог болсон зүйл бусдаас ялгарх онцлог юу вэ гэхлээр зэрэг тухайн одоо урт байна уу богино хугацаанд байснаасаа хамаарат түүхийн барилга байшингууд байдаг, онцлог бүхий байшингууд байдаг. За одоо жишээлбэл нийслэл Улаанбаатар хотод цагаан хаалга байсан бид нар нураагаал хайцсан. Тухайн үед бол дээгүүр нь тэрүүгээр нь явчвал арай мөнгө багтаал гарах байсан, тойроо явчвал их мөнгө байсан гэтэл тойрол гаргацсан бол тэр үеийн хэдэн төгрөг одоо юу юм бид нар цагаан хаалга гээд дурсгалтай ийм байшингаа хөдөөнийхэн одоо тэр үед суурьшижсэн хүмүүс бүгдээрээ цагаан хаалга гэж ямар алдартай байшин байлаа устгаал хайцсан. За одоо нэг хэсэг энэ саяын зайсангийн гүр нурлаа тий. За яг оронд нь ингээл нэг төмөр гүр босчихж байгаа. Манай энэ шинэ сүүл болсон гүрүүд бол ямар ч одоо урлагийн ямар ч юу байхгүй зүгээр нэг ийм бетонын ширэнг байгаа шүү дээ. За одоо энэ хэдхэн ширхэг үлдсэн хотын төв талбай тойрсон хэдэн багант барилгууд байна. Түүний дэглэлт юу нь яаж алдагдж байгааг харж байгаа. Нэг нь нураагаа ийцсэн. Одоо тойроод байгаа тэр Элдв Учрын кино театр, тэр сонгодог урлагийн академик театр, Наашлаад хотын хуучин захиргаа Элдв Учрын кино театр энэ төрлийн өнгө төрхийг яаж өөрчлөгдөж байгааг харж байгаа. Энийг хамгаалах ямар бодлого барьж байгаа юм бэ? Ерөнхий архитектор танд энэ дээр бодол байна уу? Хоёрдугаарт энэ манайх соёлын төвөргөөг жишээлбэл шүү дээ. Баг нь юутай байхгүй юу? Гантхан багантай байхгүй. Түүнийг манайх засвар хийж ийнгээд дээрэс нь имүсж яадаг имэл хүмүүс шүү дээ. Засвар хийж сайжруулж ийнгээд гантхан ийм үнэхий барилгыг ингэдэг. Тэгээ энэ жижиг одоо арслантай гүр байна. Одоо нураана гэдэг төлөлд гарцсан юм лээ. Ийм жижиг ийм чимэглэл болсон энэ хуучны энэ барилгуудыг барих ахутлаар ямар юутай байна. За одоо хормын ордны энэ гадна тогтчлт гэдээ ороод ирлээ. Эн чинь тэр амгалан Чуамидгоо хоёрын бүтэн том урлагийн бүтээлийн дотор одоо дээр үед одоо бүтэн сүмийг нэг уран бүтээлж бүтэн авч хийдэг шиг хормын ордныг бүтэн авч хийсэн ийм урлагийн бүтээл байхгүй дотор талаа дүүр. Энд гадна талын тогтчлт гэдэг эн чинь гаднаараа бүтэн дэглэлттэй, гадналтаа хөшөөтэй. Тэр сүүлд гэр бол сүүл баригдсан. Тэр юунд нь нансалмаагийн хөшөөтэй. Тэгээ энэ дээр та одоо архитектур төлөлтийн даалгавар баталсан юм шиг байна. Энийний түүх юмыг мэдж гэнэ үү? Та тэр архитектур төлөлтийн юм даалгаврыг батлахдаа энэний бүтэн зураг хэсгийг харсан уу? Ямар шүү юм баталсан юм? Энэ хэрвээ хормын ордны тэр хэдэн метр квадрат талбар чи хормын ордонтойгоо зөгцсөн маш гоё дэглэлтэй архитектуртай ийм байгууламж байхгүй. Энийг одоо аваачаад бид нэр ямар засвар хийх гэж байгаа. Нэг хэсэг бидэнд санхүү мөнгөний нөөц маш муу байсан. Засвар үйлчлэгийг хийж чаддгүй байсан. Одоо бол ийм юм дээр бид нэр өөрсдөө засвар үйлчлэгийг хийж ажиллаа авч явах хэрэгтэй шүү дээ. Та энэ дээр ямар бодолтой байгаа? Тэр хормын ордны гадна тогтчлтон дээр та архитектурын ямар шийдэл гаргаж яаж тэрийг авч үлдэхээр шийдсэн? Ямар загвар та баталсан? Тэрийг та нэг харуулад гаач. Төгсдөлгөр ерөнхий архитектор хариулъя. За сандаг сүрэн төлөөлөгч асуултанд хариулъя. Маш чухал сэдв хөндөж байна. За яг энэ хотын өнгө төрх тэр дотроо сүнс амин бий гэж яригддаг. Эдгээр түүхэн дурсгалт өв барилгуудыг хамгаалах талаас нэлээдгүй ажил хийгээд санаачлаж явж байна. За эхний ээлжинд Монголын архитектур төрийн эвлэлээр хилцүүлэг хийсэн байгаа. За тус хилцүүлгийн хүрээнд хотын төвийн барилгачлалтын өндөр, за тэр дотроо яг энэ соёлын төв өв дурсгалт барилгуудын жагсаалт соёлын өвд яаж бүртгэгддэг, ямар хууль эрх зүйн орчин байдаг. За гэх зэрэг талаар юм чөлөөт хилцүүлэг болгож нэлээдгүй дүгнэлт гарсан байгаа. За тэндээс гарсан дүгнэлтийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотынхаа хүрээнд за ерөнхий архитектур миний бие бас санаачлаад ажлын хэсэг байгуулад явж байна. За энэ дээр яг одоо тулгамдаад байгаа ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгууд, за энэ түүхэн дурсгал барилгуудыг яаж харж хамгаалт үйлдэх, ямар одоо эрх зүйн орчин байгаа, за шинээр дүрм журам батлуулах шаардлагатай бол эдгээр дүрм журмуудыг бол ингээд батлуулъя гэдэг талаас нь ингээд ажлын хэсэг байгуулад наривчлаад хараа явж байна. За яг энэ түүхэн дурсгал барилгын жагсаалтан дээр одоо 20-40 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд бид бол нэг 40-д барилгыг яг хамгаалтанд авъя гэдэг ингээд ороод ирж байгаа. Өнөөдөр яг хурлын үеэр бас яг энэ дээр наривчлаад өөрчлөлт оруулах юу байна, нэмж хасах юу байна гэдэг талаас нь бас анхаарал ингээд явж байна. За энэ дээр бол таны яг хэлж байгаа энэ хормын ордон бол зайлшгүй орсон байгаа.
За бид барилгыг жагсааж ингэж нөгөө соёлын өв түүхэн дурсгал барилгын жагсаалтанд оруулахаас гадна 20 дэш хөгжлийн төлөвлөгөөнийхөө хүрээнд за чуулга нэртэйгээр буюу архитектур дурсгалын ийм чуулгуудыг бол оруулж өгсөн байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тодорхой нэгэн одоо гудамж, таны хэлээд байгаа саяны гүүр, гудамж, за зөвхөн барилга байгууламж гэхээс илүүтэйгээр за яг ийм орийн болгож 2040-т бас тусгасан байгаа. Энэ дээр жишээ аваад хэлэхэд Сүхбаатарын талбай архитектурын чуулга дуусгал нэг 20-од га нутаг дэвсгэрийг бол одоо энэ хамгаалтын зэрэглэл бол тогтоох шаардлагатай маа. За баг тойроо архитектурын дурсгалуудын хэсгээр бол нэг 33 гааг бол бас мөн хамгаалтын зэрэглэл тогтоох ёстой маа. За гандан маань байж байна. За барилгачдын талбай урагдах. За цаашлаад инх тайвны өргөн чөлөөний архитектурын дурсгал, за тусгай тогтнолын талбай гэх мэтээр ингээд хамгаалтын зэрэглэл бол тогтоох гэдэг ингээд явж байна. Зүгээр яг ажил яваад ер нь анзаарсан зүйл гэвэл хүний нөөц маш дутмаг байдаг юм байлаа. Архитектур эвлэлээр бол ингээд хилцүүлэг хийж хахад Монголд яг энэ нөгөө түүхэн дурсгал барилгыг ингээд авч үлддэг, одоо тэрэн дээр ингээд засвар ширчлэгээ хийдэг нэг хүн байх жишээ нэ тий. Тэгэхээр энэ дээр ингээд бүр бодлогын төвшөнд ингээд анхаарал явахгүй бол хот маань нөгөө танигдахгүй болох гэсэн ийм эрсдэл байгаа. Тэгэхээр энэ дээр шинээр хамгаалтын зэрэл тогтоох эдгээр саналуудыг бол 2040-т одоо ингээд аваад явах талаас нь бол айгүй анхаарал ажиллаж байна. За та бүхэн удахгүй бас яг эдгээр дүрм журм бас нийслэлийн эрдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар бэлдээд орж ирэх бах тэр үед маань бас дэмжиж ажиллаарай гэж хүсье. За яг тусгаалаад асууж байгаа энэ гэрэл ёслолын ордон дээр бол яг саяхан гэрэл ёслолын ордны захиргааны байгууллагуудаас бол яг энэ төгчлөлтийн архитектур төлөвлөлийн даалгавар болон загвар зургийг бол батлуулсан байгаа. Яг энэ дээр бол та бүхний дэлгэцэн дээр харж байгаачлан харагдах байдлуудыг бол оруулж гисэн байна. Миний олж авсан мэдээлэлээр бол энэ ажлыг бол хувийн хвшил санаачлаад ингэж хийж байгаа гэж ойлгосон. За яг хуу төлөлт талаасаа хурал одоо нөгөө төгчлөлтийн даалгаврыг бол маш яарвчлуулах хэрэгтэй байна гэдэг утгаар бол бид бас яг төгчлөлтөөр заалшгүй хурлаар бол оруулах ёсгүй байдаг. Тэгээд тэр үднээс бол ингэж оруулсан байгаа. Тэгээд магадгүй дэлгэрэнгүй яг энэ төгчлөлтийн талаарх ажлыг оюун зул төлөөлөгч өгөх баха. Баярлалаа. Тодруулж хариулъя. Оюун зул төлөөлөгч. За та бүхэндээ минь түргэе. Сандаг сүрэн төлөөлөгчийн асуултан дээр нэмж товч мэдээлэл өгье. За тэгэхээр гэрэл ёслолын ордон байгуулагдаад эх жил 50 жилийн одоо ойгоо тэмдэглэх гэж байна. Хагас зууныг өнгөрөөсөн. За энэ хугацаанд томоохон засвар гадна талд нь ч тэр дотор талд нь ч тэр огт ороогүй. Ерөнхийдөө бас нийслэлийн энэ олон байгууллагуудаас хаягдсан байгууллагуудын нэг байсан гэдгийг төлөөлөгчд болон зарим хүмүүс бас энэ зааланд байгаа хүмүүс мэдэх баха. Тэгээд 1 сарын 23-нд миний хувьд энэ ажлыг хүлээж авсан. Тэгээд өнөөдөр иргэдийн уралаар анх удаа асуудал оруулж байна. За тэгээд одоо төлөөлөгчд бас анхаарад, санаа тавиад, санал бодлоо хэлж гэрэл ёслолын ордны тогтчлолт бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор ингэж бас нийслэлийн удирдах төвшөнд анхаарал хандуулж агаад миний хувьд бас их баяртай байна. Яагаад гэвэл энэ төвшөнд энэ олон жилийн дараа бас төлөөлөгчийн ажлыг аваад удирдаад явж байгаагийн үр дүн гарч байгаа юм болов уу гэж хамгийн түрүүнд харж байна. За тэгээд дотор тогтчлтын ажил буюу засварын ажил, бүтэн засварын ажил хийгдэнэ. За энэ бол нийслэлийн төсөвт суугдсан. За гадна тогтчлтын ажил нийгмийн хариуцлагын хүрээнд одоо батлагдсан зургийн дагуу хийгдэнэ гэж. За газрын хувьд буюу одоо тэгш газрын хувьд соёлын өв бүхий газар гэдэг утгаараа хуулиар хамгаалагдсан хуулийн бүх заалт үйлчлэнэ. Яг өөрөө барилга байшин маань бол одоогоор соёлын өвд бүртгэгдээгүй байгаа. Гэхдээ 1 жилийн дараа бүртгэгдэх ажлыг бид хөөцөлдөх ёстой. За энэ утгаараа төлөөлөгчийн хэлсэнчлэн энэ одоо үнэт соёлын өвийг хамгаалах үндсэн одоо хэв загварыг нь өөрчлөхгүй байх, за хадгалах, сэргээх, хамгаалах гэсэн энэ одоо бодлогоор гадна болон дотор тогтчлтын ажлууд хийгдэж байгаа гэдгийг бас энд онцолж хэлье. За гадна тогтчлтын хувьд огт 50 жилийн хугацаанд засвар нь хийгдээгүй яг ийм үндсэн зураг төлөвлөлт гэж бол юм байхгүй. Дотор зураг нь ч байхгүй байсныг бид нэр шинээр бас гар зургийг, хар зургийг бас мэргэжлийн байгууллагаар хийгдэж ингэж төлөвлөд явж байгаа. За 4 объектын хувьд гараж, гэр, усан оргилуур, юндан анслмаагийн хөшөө гэсэн ийм 4 объектыг агтлах ийм ажил явагдаж байгаа зургийн дагуу. За гаражийн хувьд бол буулга нь
За дараагийн ашиглалтын асуудлыг өмнө шийдэх бах. Гэрийн хувьд бол төдийлөн хэрэглэгддэггүй, жилийн 4 улирлын зөвхөн 100 хэрэглэгдэх боломжтой. За тэгээд хамгийн гол нь одоо маш эвгүй үнэртэй болсон стандартын дагуу баригдаагүй учраас ашиглах боломжгүй байгаа, ашигладаггүй. Тийм учраас одоо үндсэн гадар шаврыг буулгаад дотор модон одоо тэр хан, унь, тоон бол бүгд одоо үлдээд хадгалагдаад дараагийн одоо зүйл рүү дуусч байгаа юм. 1 минут. Би 1 минут энэ хоёр өгүүлбэрээ дуусгач. За тэгээд гих мэтчлэн ийм байгаа. За усан оргилуурын хувьд бол төвийн шугамд холбогдоогүй байгууллагада 10 жил болж байгаа боловч 1 жил ашигласан. Энэ бол ашиглалтын шаардлага хангахгүй. За юунд нь асалмагийн хөшөөн дээр бол энэ бол яа харахгүй бас чухал зүйлээ. Үүнийг одоо симбол болгох тал дээр, сэргээх тал дээр, урлагийн бүтээл болгох тал дээр хөрөнгө мөнгө болон бусад зүйлсийг хувийн хвшил болон одоо холбогдох хүмүүстэй бол ярилцаа зөвшөлтсөд явж байгаа. Үүнийг бол мэдээж юучгүй устгах нь буулгаад хайна гэсэн ойлголт бол байхгүй. Шинжээчийн дүгнэлтэн дээр ч гэсэн бас тусгасан байгаа. Тодруулж суй сандаг сүрэн төлөөлөгч. За, ерөнхий архитектор дахиж асууя. Тэгээд та энэ яг Хормын ордны хамгийн анхны зураг төсөл дэглэлтийг ер нь харсан юм уу? Хашаатай байх үед хаана ямар хөшөө, ямар одоо байгууламжууд байсан талаар та хараад тэгээд сүүлд нь одоо орж ирж байгаа энэ загвартай харьцуулж харж өөрчлөлт орж байгаа хэсэгтэл дээр та ингэж дүгнэлт хийсэн юм уу? Таны одоо ингэ харж байгаагаар одоо Хормын ордны маань ерөнхий харагдц орчин тойронтойгоо зохицоод ямар дэглэлттэй, ямар одоо юутай харагдцтай ийм бүтээн байгуулалт болж харагдах гэж байгаа юм бэ? Энэ тал дээр та өөрийнхөө тэр батлагтай баримтлсан зарчмаа танилцуулж хэлээч. Тэр төгсөлтийнхөө зургийг харуулаад та тэрэн дээр нэг тайлбар хэлээд өгөөч л гэж. Төгсөлтгөр дараах хариулъя. За араас нь оюун зул төлөөлөгч нэмэлт тайлбар өгье. За. Энэ дэлгэцэн дээр харуулах. За дэлгэцэн дээр презентацийн гэрлэх ёслолын ордны тогтчлтын зургийн презентацийн гарсан байна. Том дэлгэцэн дээр бас давхар өгч. Том дэлгэцэн дээр. За зөвхөн яг харагдж байгаа дэлгэцэн дээр гарах юм биш. Урдлах дэлгэцэн арга. Төгсөлтгөр дарах. За санах сүрэн төлөөлөгчийн асуултанд хариулъя. Гэрлэх ёслолын ордон маань сая хэлсэнчлэн одоо энэ шинээр хамгаалтын зэрэгэл тогтоох дурсгал барилгын жагсаалтанд бол орсон байгаа 1976 онд баригдсан юм түүхэн дурсгал барилгуудын нэг байдаг. За шинээр орж ирсэн энэ тогтчлтын ажлыг бол би бол маш шаашаалтай хүлээж авсан. За тогтчлт ногоон талбай нэмэгдэж байгаа юм байна. За усан байгууламж бас мөн нэмэгдэж байгаа юм байна гэдэг зэрэг дээр бол одоо ингээд ажлыг бол маш эрчимтэйгээр одоо ингээд дэмжиж хууль журмынхын дагуу бол баталсан байгаа. Нарийн мэдээж төлөвлөлтийн шийдлүүдийг бол захиалагч талаас гаргасан байх гэж ойлгож байна. За яг архитектур төлөлтийн даалгавруудыг яг эдгээр энэ хамгаалтын зэрэглэл дотоосон дурсгал барилгууд дээр гаргахтаа бид зайлшгүй нэг тавьдаг онцгой нөхцөл байдаг. За тэрэн дээр бол одоо тухайн орчны одоо энэ дэглэлт архитектур төлөвлөлтийн одоо сүр хүчийг бол ингэж дарахгүйгээр төлөлтийг бол зайлшгүй хийх ёстой гэдэг одоо шаардлагыг бол архитектур төлөлтийн даалгаврын дээр бол гаргадаг. За тэгээд яг түүний дагуу энэ хуурлаар хилцүүлэгдээд дэмжигдсэн ийм төлөвлөлтийн зураг байгаа. Мэдээж сайжруулах боломжтой. За тэгэхээр энэ дээр бас яг захиалагч талаас бас яг ямархуу анхны санал гарч ирж үүн дээр ямар одоо архитектурын шийдэл гаргасан гэдгийг бас дэлгэрэнгүй тайлбарлах байна. Бид нар ямар дэвшилт гаргаж байгаа юм бэ гэдгээ бас харах ёстой. Ягаад гэвэл бид нар соёлын өв болон үнэт зүйлээ огтоосоо хөдөлгөөгүй, хөндөөгүй, хууль зөрчөөгүй. За Хормын ордон бол хотын төвийн бүс, ойр орчинд нь маш их одоо объектууд байдаг, офсууд байдаг. Сөрөг зүйлийг хэлэхэд тэр хавьд одоо манай Хормын ордон за мөн Чойжин ламын сүм музейгээс өөр ямар ч ногоон байгууламж байдгүй. Битүү одоо газар олгоод ингээд ямар ч стандартгүй барилгууд битүү тойруулаад барьчихсан. Үүнээс болоод ойр орчмын офисын иргэд одоо ажилтаа албаа агчид агаар сэлхэнд гарах тийм газар байхгүй учраас одоо жишээ нь манай гэрлэх ёслолын ордныг тойрж тамхи татдаг. За мөн одоо орой үдшийн цагаар согтууруулах хундаа хэргэлдэг, хэрэг зөрчил гаргадаг гэх мэт маш их зүйл байдаг. За үүн дээр хүртэл бид анхаарч одоо төлөвлөлтөө хийсэн.
дээр нь авч зогсоолын асуудал тэнд бол одоо маш асуудалтай байгаа. Давхар зогсоол барих, доош нь одоо ухаж барих асуудал хүртэл манай дээр яригдсан. Гэхдээ нөгөө соёлын өвийн газар учраас хуулиар хориглогдсон байт юм байлээ. За тийм болохоор одоогор бол нэг 50 машины зогсоол байгаа. Тэрийг 150 машины зогсоол болгож өргөтгөж байгаа. За дээр нь ногоон байгууламжийг нэмж өгж байгаа. За мөн илүү сайжруулж, за ямар ч одоо архитектор төлөвлөлтгүй байсан ногоон байгууламжийг архитектор төлөвлөлттэй болгож, за мөн одоо усчлалтын систем, мөн гэрэлтүүлгийг шийдэж өгж байгаа. Хамгийн гол нь бид зөвхөн одоо жирийн иргэдтэй гэхээсээ илүү за тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан төлөвлөлтийг заавал хийх шаардлагатай. Шинэ одоо тохижилт бүтээн байгуулалтын ажил дээр мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргаад тусгай хэрэгцээт хүмүүс одоо үйлчлүүлэхэд, тэр хаваар агаарлахад, мөн хурмын ордноор үйлчлүүлэхэд бүх боломжтой тэр одоо стандартуудыг хангасан төлөвлөлтийн зургийг мөн оруулж өгсөн байгаа.